Өнөөдрийн хичээлээр бид IELTS writing task. нэгэнд график, хүснэгтэн мэдээлэл дэх ялгаатай талуудыг үр дүнтэй академик төвшөнд илэрхийлэхэд зайлшгүй шаардлагатай холбоос үгсийг хэрхэн зөв хэрэглэхийг авч үзнэ. Тайлбарлаж буй энэхүү холбоос үгсийг эзэмшснээр таны бичгийн чадвар сайжирч Band. 7.10-ны текст дээш оноо авах суурь болно. Эхлээд While. болон Whereas. холбоос үгсийн хэрэглээг авч үзье. Эдгээр нь хоёр өөр мэдээлэл эсвэл хандлагын хоорондох тодорхой ялгааг нэг өгүүлбэрт илэрхийлэхэд зориулагдсан юм. Энэ нь таны бичсэн эсэг илүү зэгцтэй, логик уялдаатай болгож IELTS ein. өндөр оноо авахад туслана. Одоо While. болон Whereas. үгсийг өгүүлбэрт хэрхэн байрлуулах дүрмийг авч үзье. Эдгээрийг өгүүлбэрийн эхэнд эсвэл хоёр тусдаа өгүүлбэрийн хооронд ашиглаж болно. Энэ дүрмийг зөв хэрэглэж сурах нь таныг илүү баялаг, зөв грамматик бүтцтэй өгүүлбэрүүдийг бичихэд тусална. Дараагийн хоёр холбоос үг бол By contrast. болон On the other hand. юм. Эдгээр нь хоёр өөр санаа эсвэл мэдээллийн хоорондын тооцоолыг илэрхийлэхэд ашиглагдана. Ингэснээр таны эссе илүү уншигдахуйц, логик дараалалтай болж Lexical resource. шалгуурт өндөр оноо авахад нөлөөлнө. Одоо By contrast. болон On the other hand. үгсийг хэрхэн өгүүлбэрт оновчтой байрлуулахыг үзье. Эдгээрийг ихэвчлэн өмнөх өгүүлбэрийн санааг үргэлжлүүлэн тодсох зорилгоор шинэ өгүүлбэрийн эхэнд бичдэг. Энэ нь таны бичгийн ур чадварыг дээшлүүлж илүү уялдаа холбоотой эссе бичихэд туслана. Одоо бидний хийдэг нийтлэг алдааг Band. 7.10-ны текст дээш түвшний шийдэлтэй харьцуулж үзье. Ингийн But. гэдэг үгийг ашиглах нь таныг дундаж төвшөнд барина. Харин While. зэрэг холбоос үг мөн академик хэлхүүдийг ашигласнаар таны бичгийн чадвар эрс сайжирч өндөр оноо авахад тусална. Одоо энэ дасгал ажлыг хамтдаа хийж ойлголтоо баттгая. Энэ хоосон зайд аль холбоос үг хамгийн тохиромжтойг сонгоно уу? Зөв хариулт нь On the other hand. юм. Учир нь энэ нь хоёр тусдаа санааны хоорондын ялгааг илэрхийлэхэд тохиромжтой. Өнөөдрийн хичээлээр бид IELTS writing task. нэгэнд ялгааг илэрхийлэхэд чухал. While. Whereas. By contrast. On the other hand. Холбоос үгсийг хэрхэн зөв академик төвшөнд ашиглахыг сурлаа. Эдгээр үгсийг оновчтой хэрэглэснээр таны эссе илүү нарийн бүтцтэй, логик уялдаатай мөн үгийн баялагтай болох юм. Байнга дадлаг хийж жишээ өгүүлбэрүүдийг өөрийн үгээр баяжуулах нь таныг Band. 7.10-ны текст дээш оноо авахад туслана. Баяртай.